Би бол энэ төрөлхийн байдалд орно гэж үнэхээр бодоогүй. Ийм ажлыг хийгээч. Зүгээр яг ерөнхийдөө харбины гэрээ гэж одоо бид нар бүгдээрээ мэддэг болсон энэ гэрээ бол үнэхээр Монголд ашиггүй болчлоо. Энэ бол одоо Монголын биржийн үнээр энэ нүрсээ зарах болцоо байсаар байтал хятадын тал энэ гэрээ хэлцээр байгуулахдаа нүрсний худалдаа авах гэрээ байгуулахдаа биржийн Улаанбаатарын биржийн үнээс 5% хөнгөж болно гэдэг ийм одоо зөвшөөрсөн байсан гэдгийг бол тэр бетер ажилласан Гамбат тухайн үед хэрэглэх газрын дарга болсон Америк улсын даргад албан ёсны бичгээр гардуулсан байдаг. Тэгээд тэр бичгийг мэдсээр байж Америк улсын дарга их хурлын дарга болсныхаа дараа тий. За тэгээд оюун эрдэнэ ерөнхий сайдын мэдсээр байж ийм одоо муу гэрээ хийсэн нь бол их харамсалтай байна. За муу гэрээ гэдэг нь юугаар бодлогож байгаа вэ гэхээр энэ их хурлын гарсан тогтоод дээр бол хамгийн өмнө хийжсэн хамгийн одоо муу гэж хэлж болохоор тэр Чалкотод хийсэн жишг үнийг барьж хийгээрэй гэсэн юм даалгаврыг бол их хурд өгчөж байгаа юм. 5% хөнгөлөх хэмиг 50% хөнгөлөх ийм одоо болцоог бол их хурдын тэр тогтоол өгч байгаа байхгүй юу. Тийм учраас бол энэ бол одоо муу гэрээ. Хоёрдугаарт бол 247 сая тонныг шууд зарна гэж ингэж бүр нийт одоо зарах нөөцийн тоог нь хүртэл заагаад өгсөн байгаа юм. За гуравдугаарт бол энэ юуг нөгөө бүтцийг нь харгалзан үзэж тэгээ сайн чанарын нөөцийг бол бити ингэж алдчихаараа гэж их хурл хэлсээр байтал харин харамсалтай энэ гэрээ хийсэн улсууд маань сорчлоод харин одоо шууд коогч хамгийн сайн одоо коогч нөөцийн бол нийт одоо энэ зарагдж байгаа нөөцийн 50 гаруй хувиар ингэж гэрээ хийсэн байх жишээд. Энэ бол зүгээр эсвэл гэрээ хийж чаддгүй гинэн одоо нөхдүүд хүүхдүүд тий сургуулийн хүүхдүүд төрөл ингэж хийхгүй шүү дээ. Өнөөдөр чинь сургуулийн хүүхдүүд бол хиймэл оюун ухааныг ашиглаад энэ гэрээ хэл дээр бол энэс илүү гэрээ хийж чадна. Эсвэл санаатаагаар юм ухаан алдаа гаргасан байна. За тэгээ харамсалтай нь энэ одоо ажлыг шалах ажлыг хийлгүүгээр тэгээд намын баг хурал болж ирж бодлоод намын баг хурлынхаа бодлоонаа дараа нь засгийн газрыг огцруулна гэдэг санал хураалт яваад тэгэхээр засгийн газар юугаар зүгээр суух вэ? Одоо анхнаасаа энэ нөөцийн бодлонтой холбогдсон хүмүүсийг огцруулна, хариуцлага тооцно гэдэг ийм одоо сонирхолтой байсан учраас бол сөргүүлж одоо их хурлын дарга бол одоо энэ нөөцийн сонсголыг хийхгүй байна. Нөөцний асуудалтай холбоотой болцсон байх гэсэн байдлаар ингэж одоо асуудлыг өргөн барьсан. За энэний цаана яг хэн тоглоод байгаа вэ гэдгийг бол би одоо харьцангуй туршлагатай улс төрчин хүний хувьд бол харахад энэ оюун эрдэнэ гэж хүн тоглоод байна. Нөгөө амар хүчнтэйгээ одоо бүр газар булчлаа. За дээр нь зандарчтай даргаыг бол шавар шавхатаа хутгачлаа. Оюун эрдэнэ өөрөө л одоо огцорсныгоо тэгээд хүүхдийнхаа одоо хэмжээшгүй их орлогыг нотолж чадаагүй болж огцорчоод одоо хин нэгэн буруутан хайгаад тэгээд тоглоод намын дараагийн хажлыг өгч байгаа өгөхгүй юм шиг. За тэгээд дээр нь амар хүчнтэйг бол зунжинга араас нь хөөцөлж явж байгаад тэгээд анханаас ерөнхий сайдад нэр дэвшихгүй, намын дараагад нэр дэвшихгүй гэсэн хүнийг ятгасаар угаад тэр мэдээлэл гарсан шүү дээ. Одоо Архангай аймгийн халуун харшин дээр авчиж 20 хэдэн гишүүдтэй хамтдаа ингээ ятгалаа гэж. Тэгээ нөгөөх нь одоо ямар ятгаанд орсон юм байгаа юм, өшөө ямар шалтгаан байсан байгаа юм гинт одоо намын дараа нэр дэвших болоод тэгээ тэр намын дараа нэр дэвшихтэй сайхан цэвэрхэн сонгогдчих оронд бол бөөн бодлоо. Бөөн одоо намынхаа дүрм хуулиар зөрчсөн юм үйл ажиллагаанд ороод тэгээ тэрний хойноос ингээд улаарын хөрцөлтөд харамсалтай тэр оюун эрдэнэ гэж хүн тоглоод байгаад идэг. Харин нөгөө амар зандарч тэр хоёр хоорондоо үцэлээд байгаа юм шиг ийм болчлоо. Би тэгээ эргээд ингээд санахад бол яг ийм байдлаар алтан үеийг илбэгдэрж огцруулж ирсэн. Ингээд тоглоо. Тэгэхээр одоо яг оюун эрдэнэ зандарч тэрийг ийм байдлаар огцруулах гэж оролдож байна. Тэгээд амар хүчнтэйг энэ дээр ашиглаж байна. Оюун эрдэнэ одоо өөрөө ерөнхий сайдын ажлыг өгсөн, намын дараагийн ажлыг өгснөхийн хавшаа онцог авчих юм уу? Эсвэл одоо юу гэдэг юм хэн нэгэн гомдолтой юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар улс төрөд өөрөө нөлөөтэй болж үлдэх гэдэг юм. Эзний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн буюу ерөнхий сайд, улсын хурлын дарга хоёр нь одоо нэгсэндээ санал суудлын төлөө ингэж улаар нь тэмцэлтэг нь ер нь Монгол улсын тусгаар тогтнол энэ хараад бус байдал үндсэн хуульд зарчимд ер нь тухайлбал ямар аюул эрсдлийг бий болгоод юм бид нар гадаад нөхцөлдөө гэдэг юм уу яаж харахтаар нь өнөөдөр улсын төсвийг одоо хилцэх нэн чухал ийм үе шат ирцэгсэн байгаа гэсэн хэдий боловч үүнд бол одоо анхаарал хандуулах хүн байхгүй төр эзгүүчээд юм л да. Тий харамсалтай нь одоо тийм байдаг одоо тамггүй төр гэдэгтэй адилхан одоо тамггүй төрөл болсон байна. Тамггүй төр гэдэг нэг жүжиг одоо бас бодлонтой тавигдсан тухай асуудал сүлийн үед яригдж байгаа шиг байна. Тэгэхээр тэрийг бол манай оюун эрдэнэ ерөнхий сайдын ах нь Баатар тавьсан. Тэгэхээр тэр тамггүй төр болчихжээ. Яг энэ оюун эрдэнэ үед тамггүй төр болсон байна.
сонгуул ингээ болчиход байхад арч намтай хамтарч өөрөө дангаараа засагдаж ардчилсан намаар хяналтаа тавиулж өөрийгөө шалгуулж явах хүн чинь бол хувилдсан байна. За энэс ахуулаад нөгөө мордгын хазгаагчаар бол ийм одоо төр засгийн үйл ажиллагаа бол ингээ дампуурж эхэлсэн. За тэр нь одоо ингээ үргэлжлэсээр байна. За энэ аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүн ийм одоо хачин үйл ажиллагаанд оролцох нь бол маш харамсалтай байна. Энэ бол үнэхээр өөрийн чинь хэлдгээр бол Монгол улсын аюулгүй байдал тусаад тогтол улс төр нийгмийн эдийн засгийн хөгжөлтөөр маш хортой. Тийм учраас энэ 2 залууд одоо хэлмээр дөрмөөрөө л яв, хуулиараа л яв. Дөрөв нь юу юм бэ гэхээр намын дарганд ерөнхий сайд байна. Энэ ерөнхий сайд намын дарга байна гэсэн үг. Тэгээ тэргээр явчаач. Ягаад одоо оюун эрд энийг өөрөө тийм маягаар ингэж энэ асуудлыг шийдсэн мөртлөө одоо ягаад ингэж болдгоо юм? Зантч төр гэдэг хүн яхаараа болохоо байцсан. Улсын хурж нөр 90 гаруй хувиар ерөнхий сайдаар томилсон биз дээ. Өөрөө хөрс хэрэг хэрэгжүүл ерөнхий сонгогдоод тэр намын дарга ажиллаа өөрт нь ингээд ерөнхий сайд оюун эрдэнэ өгөө гэдэг өгөхөд бол энийг л авсан биз дээ. Тэгээ тэрийгээр л ингээд засгийн газар хамаг эдийн засгийг дампууруулсан цайн зориг гишүүн хэлээд баланкан дээр гарын үсэг зурсалтаа 100 хоногт эдийн засгийг Монгол улсыг сүрүүлэх боломжтой юу? Дефолт төр. Тий, тэгэхээр энэ бол би харамсалтай сайн зориг маань одоо биеда тоглохгүй. Одоо даалгавар өгчээр энэ бол одоо яг нэг үгэлэхэд бол манай Нямбатар даргын хүн одоо шатраар ярих юм бол хүн төрөлтөг хүн. Тэгээ одоо бис гарах гэж бодож байгаа юм уу, тэмээ гарах гэдэг юм, морь гарах гэдэг юм ингээ хүүгээд төлөхөд нь шүү дээ. Тэгээ энэ бол одоо өөрийн толгоогүй. Энэ бол одоо яг л энийг хийгсний дагуу хийж байгаа. Тэгэхээр би оюун эрдэнэ даргыг буруутгаад оюун эрдэнэ дарга чим билээ манай Нямбатар даргын үеийн хэлэнтэй. Оюун эрдэнэ чинь одоо маш олон хүнээр тоглож шүү дээ. Амар эвслэнтэй гавьячаад ийм өөр оруулчлаа. Нямбатарыгаа ингэж шөрөвдөж хагаад сайн зөргөөр ийм асуудал өргүүлчлээ. За угаасаа засгийн газрын эсрэг цөөхөн хэдэн хүн асуудал өргөн барих нь бол цаг хугацааны асуудал байсан. Энэ бол болормоо гişүн бас тав хүмүүс санаж байгаа бол дөнгөж засгийн газар ерөнхий сайд томилогдсны дараа бол ийм хүн чи засгийн газарт аав тийм хүн битээ аав гэх зэрэгээр ерөнхий сайдын бүрийн ирэхэд талдсан бичгийг өгөөд өрөөнд нь ороод тэгээ шантажлаа сууж ирснийг бол тав хүн бүгдээр мэднэ. Тийм учраас бол одоо энэ хэдэн хүмүүс бол засгийн газрыг огцруулахын төлөө улаар нь хизээ харин энийг хийх бол гэдэг нь одоо цаг хугацааны асуудал байсан. Тэгээ одоо ингэж харамсалтай хийж байна. Тэгэхээр би дүүнертэй би ихлээр дүүнертэй хандчихад одоо болоо. Та нар дөнгөж анхудаа ингэж улсын хурлын гишүүн болцоход өнөөдөр ингэж Монголын төрөөр тоглох хэрэг та нарт ард түм өгөөгүй. Та нар болцгоо. Одоо энэ засгийн газрын хэвийн ажилуул тэгээд шалгуул тэгээ одоо тэгээд ард түм мэдчихэж энэ дээрээс бол одоо яг одоо хин ямар буруутай гэдгийг гарч ирэх нь болцоог өгөө гэж би одоо шаардчих. Намын зүгээс одоо ерөнхий сайд болон улсын хурлын даргыг хоёулангийн огцрох ёстой гэдэг юм уу? Хоёулангийн хариуцлага хүлээх ёстой гэдэг ийм асуудал тавьж байна. Буруутай байвал хин ч гэсэн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Тийм учраас ерөнхий сайд байна уу, их хурлын дарга байна уу, буруутай байвал хариуцлага хүлээх ёстой. Буруугүй байвал ерөөсөө одоо энэ ажлыг хийх ёстой. Тийм учраас би бол одоо буруугүй хүмүүсийн ажлыг хийлгэж буруутай юм биш шалгуулаач. Тэгээд шалгуулсны дараа үнэхээр буруутай бол хариуцлага хүлээнэ үз. Буруугүй бол одоо нэрээ цэвэрж авах хэрэгтэй. Нууцын гэрээний хувьд бол би тийм нууцын гэрээний хувьд бол одоо Баттуулга ерөнхийлөгчийн ажиллаж явах үед бол ийм гэрээ болсон байна. Харамсалтай. Тийм учраас бол Баттуулга ерөнхийлөгчтэй шууд ярих хэрэгтэй. Ягаад ийм гэрээ хийлгэсэн? Ягаад аюулгүй байдлын зөвлөлөөр энийг оруулсан? Аюулгүй байдлын зөвлөл бол альва шийдвэрийг гаргахтаа зөвлөмж гаргахтаа нууцаар гаргадаг. Тэгээ элбэгдэж эхлээд ийм одоо ажил хийж эхэлсэн. Элбэгдэрч одоо худалдаа хөгжлийн банкнд иймэрхүү зээлөг, тэрэнд иймэрхүү зээлөг гэсэн иймэрхүү одоо бичгүүдийг аюулгүй байдлын зөвлөлөөр шийдвэр нууцаар гаргадгийг ашиглаж ингэж гаргаж ирсэн. Миний үед бол тийм ерөөсөө байгаагүй. Тэгэхээр одоо энэ элбэгдэрчийн эхлүүлсэн юмыг Баттуулга харамсалтай өөрөө элбэгдэрч шөмжилдэг мөртлөө яг дүүрээд хийсэн байна. Тийм учраас л одоо энийг бол ил гаргах хэрэгтэй, засах хэрэгтэй. Эний цаана одоо ямар одоо лувэр болохоо болсон бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Тийм учраас бол харамсалтай нь одоо Баттуулгатай холбоотой, элбэгдэрчтэй холбоотой энэ нууц гэрээнүүдийг бол одоо бид судалж үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Хамгийн сүүлчийн одоо миний яриад байгаа тэр харбины гэрээг гэсэн шалгах хэрэгтэй. Тэр Баярмаа гишүүн, Гамгад гишүүн нар энийг санаачлаад 32 гишүүн гарыг зурсан гэж би ойлгосон. Тэр одоо яаралтай социализм зохион байгуулах хэрэгтэй. Тэгжээж энэ нөгөө төсөв өнөөдөр ийм алдагдaltaй ба төсвийг нөхөх ийм болцоо нэгдэн тэнд бол 10 орчим тэрбум долларын алдагдал байгаа. Тэрний хаягдана талын эсвэл одоо 3.2-ыг олоод ирэх юм бол Монгол улсын төсөв энэ багш нарын цалин нэмэх, эмчнэрийн цалин нэмэх, ахмадынхаа тэтгэврийн бүрэн болцоо байна гэж бодож байна.